Үсгээр цолгоо эргүүлэн авах үгүй нь үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссоос давж заалах эсгээс хамаарна. Спортын арбитрийн шүүх допингийн шинжилгээ авах үйл явц нь олон улсын стандартыг зөрчилсөн болохыг тогтоож, зөрчилтэй шинжилгээний хариу нь түүнийг допинг хэрэглэсэн гэж үзэх үндслэл болохгүй гэж үзсэн. Мөн урьдчилан төлсөн хураамжийг допингийн эсрэг байгууллагаас гаргуулж буцаан олгохоор шийдвэрлсэн. Шийдвэр 14 хоногийн дотор албажих бөгөөд үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс 21 хоногийн хугацаанд давж заалдах эрхтэй юм. Нэмэгдэх албан татварын буцаан олголтыг 5% болговол бага шимчнэрийн цалинг нэмэх боломжгүй болно. Тиймээс буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх боломжгүй гэж Улсын хурлын төсвийн байнгын хороо үзлээ. Эх онд эмч багш нарын цалинд 2 их найд төгрөгийн их үүсвэр шаардлагатай. Харин нэмэгдэх албан татварын буцаан олголтыг 5% болговол 1.8 их найд төгрөгийн орлого тасрах юм. Астанагаас Улаанбаатар хотын хооронд үлдэх шууд нислэг 6 дугаар сарын 2-оос эхэлнэ. Нислэгийг Казахстаны Sky Airlines компани гүйцэтгэх бөгөөд 7 хоногт 4 удаа нисэх төлөвлөгөө гаргасныг зам тээврийн яам мэдээллээ. Астанагаас Мягмар Баасан гарагт, Улаанбаатараас Лаваг Бям гарагт тус нисэн. Казахстаны Алматы хот руу Хүнүү Air компани тогтмол нислэг үлдэж байгаа бол одоо Астана хот руу шууд нислэгтэй болж байна. Улаанбаатар өвчний дэгдэлт 441 өдрөө үргэлжилж байна. Энэ хугацаанд 20 хүний амнаас эрсдэж, хамгийн сүүлд 8-ны өдөр 1 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар нийт халдвар авсан хүмүүсийн тоо 15,000 болж, 10-аас 14 нас болон тэгээс 4 насныхны дунд өндөр хэвээр байна. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс ихтэй сургуульд элснэн орох эрх бүхий эсэлтийн эрхийн шалгалтын бүртгэл 15-нд хаагдана. 12 дугаар ангийн сурагчид цаашид эзэмших мэргэжлээ сонгосон бол шалгалтад бүртгүүлэхэд төвөггүй. Харин мэргэжлээ эсэлэн сонгож чадаагүй хүүхдүүдийн хувьд ямар хичээлээр шалгалт өгөх нь тодорхойгүй, бүртгүүлэхэд хүндрэлтэй байгаа юм. Энэ удаагийн эсэлтийн шалгалт 6 дугаар сарын 25-наас 28-нд болно. Бурайдын нэгэн тосгонд Баавгай дохой барьжээ. Аратан шүн дөлөөр Баавн Тов аймгийн Амаллат тосон руу орж ирж нохой барьсан байна. Мөн үлдэгдлийг нь дахин ирж идэхээр газарт булсан байх магадлалтай гэж үзэж байна. Баавгай сурчлийн бүс рүү нэвтэрсэн зэрэг нь хяналтын камерт бичигджээ. Ice Global-ийн цөөн хорон мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.